хэрэглэгдэхүүний холбоос үүсгэх хялбар байсан. За дараа нь болохоор багийн гишүүд бол сорил туршилтын аргачлал боловсруулах ийм арга зүйн туршлагатай хэд хэдэн төсөл хөтөлбөрт хамрагдсан багш нар байсан. Тухайлах юм бол Норовсрон багш одоо Азийн хөгжлийн банкны төсөлд хамрагдаж одоо лабораторийн багшийн ажлын хуудас, сурагчийн ажлын хуудас бэлтгэх энэ бүрэн дунд боловсролын одоо энэ гарын авлагыг бүрэн боловсруулсан энэ багийг хахалсан эхлэгч байгаа. За мөн манай тэнхмийн багш нар Норовсрон багш, Сумья багш бид нар бол одоо энэ юуны мобисийн санхүүжилттэй энэ төсөлд мэдээлэл харилцааны технологиг одоо яг нь сургалтанд ашиглах нь гэсэн энэ төсөл бол маш урт хугацааны ийм төсөл байсан. Энэ төсөлд оролцож бол нэлээд хэд хэдэн гарын авлага боловсруулсан. За мөн дээр нь миний бие Азийн хөгжлийн банкны төсөлд хамрагдаж одоо бүрэн дунд боловсролын сонгоны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулсан гэх мэтийн ийм сорил туршилтын аргачлал дээр бол нэлээд туршлагатай баг байлаа. За дараагийн нэг шалтгаан бол тимийн одоо хортой болон аюултай бодистой ажиллах туршилтыг бол захимд шийдвэрлэх хэрэгцээ шаардлага гарсан. За энийг бол одоо бүрэн дунд боловсролын суралцгын зорилт дээр үндэслээд тайлбарлах юм бол бүрэн дунд боловсролын одоо хувьд бол нийт 372 суралцгын зорилт байгаа. Энэний одоо 229 нь бол туршилтгүй. За үлдсэн одоо 100 гаруй нь бол яг нь туршилттай. За энэ туршилтыг бол зөвхөн гардаж үлдэх одоо сурагчид гардаж үлдэх туршилт нь бол боддоор хийх туршилт нь 33 туршилт одоо суралцгын зорилт байгаа. Үлдсэн одоо яг нь 77 болон 33 бол видео контент ашиглан одоо яг нь суралцагчдад чадвар олгох ийм суралцгын зорилт байлаа. Эндээс дүгнэх юм бол үндсэндээ нэг 30% нь бол одоо видео контент ашиглан суралцагчдад ур чадвар олгох ийм боломжтой гэдэг нь эндээс харагдаж байгаа учраас бид нар энэ ур чадварыг магистрийн буюу агсан түвшнийхээ оюутнуудад хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэг дээрээ химийн одоо туршилтын арга зүй гэсэн хичээлээ ингээд сонгож авч ажилласан байгаа. За дээрэс нь хэлэхдээ одоо энэ Canvas программыг ашигласнаар бол суралцагчдын итвэх оролцоо дэмжих боломжтой нь харагдсан. Интерактив орчин бүрддэг юм байна. За асуулт, видео, за туршилтын бичлэг, симуляц зэрэг ашиглаад бол ингээд суралцагчдын сонирхлыг нэмэгдүүлэх юм боломжтой байсан. За мөн одоо туршилтын хичээлийг дижитал орчинд хэрэгжүүлэх боломжийг олгож ирсэн. За өөрөөр хэлбэл бид одоо энэ туршилтын тайлан бичих загварыг бол багшийн хувьд ямар байх вэ, суралцагчийн хувьд ямар байх вэ гэдгийг бол одоо энэ гарын авлага хэрэглэгдэхүүнийг захим хэрэглэгдэхүүн линк холбоос байдлаар ингээд химийн туршилтын арга зүй хичээл дээр бол ингээд оруулаад өгч ирсэн. Энэ бол пэйж гэсэн хуудасны одоо яг энэ захим холбоос гэдэг дээр ингээд оруулаад энэ линкэн дээр дарахад энэ юу туршилтын тайлангийн загвар руу шууд орох боломжтой. Тэгэхээр туршилтын хичээлийг бол бүрэн дижитал болгох юм боломж бүрдсэн. За дээрэс нь бол одоо үнэлгээ хийхэд бол үнэлгээний дүн шинжилгээ хийх явцыг хөнгөлдөг юм байлаа. Энэ Canvas програм тухайлбал одоо энэ хичээлд оролцсон 3 магистрантын маань одоо бие даалт бол одоо ингээл рубрик үнэлгээгээр үнэлээд ямар одоо үнэлгээ гарсан нь бол энд ингээ харагдаж байна. За ингээд бид нар бол хичээлээ үндсэнд нь гарын доорх материал ашиглан туршилт явуулах, үзүүлэх туршилттай хичээл. За мөн одоо бас виртуал лаборатори ашиглах гэх мэтээр ингээд хичээлийн агуулга тодорхойлсон байгаа. Тухайлбал одоо гарын доорх материал ашиглан туршилт хийх гэсэн сэдвийн дор одоо яг өөрсдийн биеэр хийсэн видео контентууд байгаа. Тухайлбал эндээс үзүүлье. За усны электролизыг яаж гарын доорх материал ашиглан туршилт хийх вэ гэдэг дээр ийм бичлэг байна. Энэ дээр бол катодоор балан харанд ашиглаж байна. Катод анод. Сонсдохгүй юу? За.
Сонсогдохгүй юу ч юм. Энэ бичлэгний дуу сонсогдож байна уу? Бичлэгийн сонсогдохгүй байна. Бичлэг дуу сонсогдохгүй байна уу? За энэ тохиолдолд яа тийм болоо? За Бадамсран багшаа надад туслаарай. Энэ бичлэгний дуу сонсогдохгүй байна. Энэ уул нь надад бол одоо яг энэ бичлэгнийхээ дууг би хаацсан байна. За одоо би буцаага тавиадах. Одоо ямар байна? Одоо сонсогдож байна уу? Муул багт байна да. Дуу сонсогдохгүй байна уу? За би гүйлгээд л танилцуулаа явчих да. За энэ дээр бол гарын дорх материал ашиглаад гэдэг дээр бол электродоор харандаа аваад за тэгээд одоо энэ гар утасны цэнэглэгч ашиглаад энэ туршилтыг явуулчих юм. За бид нар бол яг лабораторид бол яг энэ цахилгааны ком багж гэдэг нэлээд өсөр багж хэрэгэлдэг. Гэтэл энэ туршилтыг бол одоо электролиз гэдэг энэ чухал сэдвийг бол бид нар одоо ингээд гарын дорх материалаар хэрхэн яаж бэлтгэх вэ гэсэн арга аргачлалыг оруулж байгаа юм. Тэр хэлчих багш зүрээд. Чиний микрофон нэлээд За тэгээд энэ туршилт болгоныхоо ард багшийн ажлын хуудас ямар байх вэ? Суралцагчийн ажлын хуудас ямар байх вэ гэдгийг бүрэн төлөвлөдөг. Суралцагч оюутнуудаараа ч магистр оюутнуудаараа ч төлөвлүүлээд ингээд туршилт болгон бол яг нь иж бүрнээрээ ингээ явж байгаагаараа энэ хичээл маань их онцлогтой явсан. За үзүүлэх туршилт гэхэд одоо үзүүлэх туршилтанд тавигдах бүхий л одоо шаардлагуудыг яг авахгүй байна тийм. Дуу сонсогдохгүй бол нэг би нэг дууг нь багасгах чи доо. Өөрөө давж ярих гэдэг яваад. Яа. За үзүүлэх туршилт гэдэг одоо дандаа өөрийн бэлтгэсэн видео контентуудаа ашигласан гэдгийг эндээс харж болох юм. Өөрсдийн оролцоотой хийсэн энэ контентууд ашиглаад өгүүлэх хичээлүүд дандаа хялбар багж том төхөөрөмж ашиглаж байгаараа бас энэ онцлогтой байгаа. За тэгэхээр энэ дуу сонсогдохгүй болохоор их яригтай болоо явчлаа тийм ээ. За тэгэл одоо энэ бол бидний хичээлдээ хэрэгжилж исэн одоо нөгөө лекцийн хичээлдээ хэрэгжилж исэн видеонууд хүртэл ингээд явж байгаа юм. За би гүйлгээд харуулчих. За виртуал лаборатори гэдэг дээр тухайлах юм бол виртуал лаборатори ашиглаж ямар виртуал лаборатори ашиглаж болох вэ? Crocodile Chemistry, Java Lab, PET гэдэг одоо энэ програмуудыг хэрхэн яаж симуляцуудыг ашиглах вэ гэдэг. Тэгээ энэ дээрээ жишээ болгоод хэд хэдэн лаборатори ажлын удирдамж боловсруулад ингээд явчихдаг. Тухайлбал одоо энд ингээд дөлний өнгө энэ хичээлийн одоо юу болоод дөлний өнгө гэдэг энэ бол нэлээд өндөр агсан түвшинд бол одоо юу болоо явцдаг. Спектртэй холбоо тайлбарлаа ингээд явцдаг. Энэ дээр бол арга аргачлал бүх зүйлүүдийг боловсруулна. За энэ нь бол одоо нөгөө солиутны өнгөтэй холбоотойгоор ингээд юм бүр симуляц хичээл бэлдээд оюутнуудтайгаа хамтарч ингэж явдаг байгаа. Энэ онлынх нь энэ юу бол виртуалууд бол ард нь бас яг нь онлын бас тайлбар явдаг. Англи хэл дээр онлын тайлбартай учраас маш одоо яг нь өөрөө үүчтэй ийм виртуал хэрэгслүүдийг ашигладаг. За тэгээ үзүүлэх туршилт байлаа гэж бодхол үзүүлэх туршилтад тавигдах шаардлагуудыг бол бид нар бичлэг бэлдээд өөрсний лабораторид бичлэг бэлдээ ямар шаардлагууд тавигддаг юм бэ гэдгээ эхлээд бол харуулчихж байгаа юм тий. Үзүүлэх туршилт ямар байх ёстой вэ? За энийг бол одоо хэлж өгөхөөс гадна яг үндсэн энэ шаардлагыг хангасан бичлэг бас бэлдсэн байгаа. Үзүүлэх туршилтад тавигдах шаардлагууд
явахын зэрэгцээ одоо яг өөрийн лабораторитийнх нь яаж үзүүлэх туршилт одоо их нь бичлэг бэлдснээ энд ингээ бичлэг байдлаар оруулсан. За ингээ лекц нь бол нэг иймэрхүү байдлаар явагдаж байгаа юм. За лекцийнхээ хажуугаар нөгөө хэлэлцүүлэг хийх боломжтой их олон давуу талууд байсан. За энэ дээр бид нар бас нөгөө гарын авалгаа ашиглаад багшийн ажлын хуудас гэдгийг бол 10 дугаар ангид иж бүрнээр нь. За тухайлбал би энд ингээд скринийг оруулсан байгаа. Энэ QR-ыг уншуулах юм бол одоо манай багшийн ажлын хуудас бүтнээрээ ороод ирнэ. За мөн сурагчийн ажлын хуудас ямар байх вэ? Энэ бол жишээ 10 дугаар анги дээр бол иж бүрэн ажлын хуудасууд ингээ байгаа. Энэний дагуу оюутнууд маань өөрснөө ингээд багш сурагчийн ажлын хуудас үзүүлэх туршилт, виртуал лаборатори, гарын доорх материал ашиглан одоо их нь туршилт хийх гэсэн агуулгын дагуу ингээд бүрэн иж бүрэн хичээл явж байгаа юм. За ингээд эцэст нь бол ерөнхийдөө зөвлөмж дүгнэлт хэлэхэд бол цахим хичээлийнхаа багц бүрдлийг ингээд файл хэлбэрээр урьдчилаад бэлтгэгдсэн байвал Canvas руу апплойд хийх, Canvas-ийн одоо холбоос линк хийх бол нэлээд хялбар юм байлээ. Тухайлбал одоо энэ 2025 онд ингээд энэ химийн туршилтын арга зүй гэсэн хичээлийн сэдв 3 гэдэг үзүүлэх туршилтыг амжилттай хийх нөхцөл гэсэн нэг сэдв байна гэж утгад энэ хичээл дээр хийх одоо лаборатори, лекц, хэлэлцүүлэг, шалгалтын материал, бие даалт гэдэг ингээд энэ бүгдийг ингээд файлжуулаад ингээд оруулчихаар энэ болгоныг урьдчилан бэлтгэсэн үед бол энэ Canvas-ийн хичээл бол бүтгэхэд их хялбар байсан. За дараагийн нэг чухал зүйл нь болохоор нэг эргэх холбоо тогтоох энэ хэлэлцүүлгийн материал бэлтгэх байсан. За мөн одоо миний нэг гол анзаарсан юм бол энэ юуны хичээлээ Canvas дээр хичээлээ Teams-ийн одоо вебинар хичээлтэйгээ хавсарч хэрэглээд явж исэн учраас бол энэ нэлээд үр дүнтэй их үр өгөөчтэй санагдсан. Миний хувьд бол энэ хичээлийг химийн туршилтын арга зүй хичээлийг одоо бүрэн хэрэгжүүлээд дуусах хүртэл энэ хичээл маань Teams дээр эхэлсэн хичээл байсан. Явцын дунд нь бол одоо энэ Canvas-аа ашигласан. Тэгэхээр ингээд Teams, Canvas хоёр бол ингээд хавсраад хэрэглэхэд нэлээд үр дүнтэй байлаа гэж дүгнэж байна. Тэгээд Canvas програм хэрэглэн одоо сургалт явуулсан туршлагатай багш нартай холбоотой ажиллаж ер нь Canvas програмын талаар бол яг одоо аккаунт нээхээс эхлээд үнэлгээ дүгнэлт хийх хичээлийг бүрэн хэрэгжүүлэх хүртэл сургалт бол энэ тусдаа мэдээж явагдана. Энэ бид нар бол одоо энэ хичээлийг бэлтгэхдээ бол юуны түрүүнд боловсрол судлалын сургуулийн одоо шинэ үеэр багшийн туршлагаас нэлээд судалсан. Шинэ үеэр багш бол бид нар танхимаар хичээл орсон. Энэ дээр бол одоо бид нар Canvas дээр хэрхэн яаж ажиллах уу гэдэг бас анхны ус гэж тавиулсан. Энэний ард дээр бол одоо манай математик байгалийн ухааны сургуулийн бүр одоо нэлээд хэд хоногийн юм танхимын сургалт явсан байгаа багш нартаа зориулсан. За энэ сургалтаар давтан сурж иж сурсны дараа бол энэ Canvas програмыг хэрэгжүүлсэн. Тэгэхээр бол бид нар бол энэ Canvas програмын тухай сонсоод шууд хэрэгжүүлэхүүд нэлээд яригтай баг. Тэгэхээр энэ нэлээд туршлагатай багш нарыг дагалдах эсвэл одоо энэ сургалтанд сууж энэ нэлээд үр дүнд хүрнэ гэж би бодож байна. За миний ерөнхийдөө одоо яг бидний хийсэн ажлыг цар хүрээг танилцуулахд бол ийм байна. Тэгээд яг хэрэгжүүлж исэн явцаас асуу сонирхвол бид нар хариулахад бэлэн байна. Харин Canvas програмын тухай нарийн зүйлийг бол одоо манай энэ сургалтыг явуулж исэн мэдээлэл зүйн багш нар за тэгээд энэ хичээлийг хэрэгжүүлж исэн багш нар бол нэлээд хариулт өгөх байхаа. За би Canvas-а нэг оруулчих. За танилцуулга бол энэ хүрлээ бүжээ болох уу? Болно. За Canvas дээр тэгээ ганц нэг хэлэх юм хэлчихгүй юу? Тийм байна. За. Share болох юм тий. За тийм байна. Стоп хийх юм байна тий.
Эндөө бичвэр орж ирэх болов. За энэ. За энэ бол бидний бүтээсэн химийн туршилтын арга зүй гэсэн хичээлийн одоо яг нэг Canvas програм дээр оруулсан хэрэглэгдэхүүн байна. За энэ хичээлийн танилцуулга, стандарт хөтөлбөртэй удирдах энэ бол одоо нөгөө курс гэсэн хэсэг дээр орсон хэсгүүд маань ингээ харагдчихна. Хичээлийн PLO, CLO хамаарлууд. За тэгээ модулс гэсэн хэсэг дээр бол ерөөсөө хичээл маань бүтнээрээ харагдана. Тэр хичээл лекц, семинарууд, даалгаврууд, хэлэлцүүлгүүд, тийм ээ? Хэлэлцүүлгийн даалгаврууд их мэдчилгээр ингээд орсон байгаа. За дараагийн нэг гол зүйл бол энэ түрүүнд хэлжсэн үнэлгээ их амар байсан гэдэг энэ рубрикээ боловсруулаад тавьсан байхад үнэлгээ маань бол нөгөө шууд рубрикээ одоо нөгөө бигдаалт өгсөн үед бол рубрик оруулсан рубрикаас сонгоо явуулчихад оюутны дүн маань шууд гараад ирдэг ийм үнэлгээ хийхэд их амар хялбар ийм юу програм байсан. За үнэлгээ чи assignment байгаа тий. Assignment байгаа авч. За үнэлгээ яг л хөтөлбөрийнхөө дагуу иж бүрэн зүйлэл энд ингээ оруулсан байгаа. Үнэлгээний сан, CLO хамаарал, бие даалтууд, эцсийн шалгалт, тийм ээ? Явцын шалгалт гэдэг ингээд оруулж исэн. За оруулах арга зүй дээр бол одоо яг тусдаа баг ажиллах байхаа гэж бодож байна. Яа. Багш нараас сонирхож асуух асуулт байна уу? За асуулт яваа дараа нь болох уу? Хиний Эрдэнэчмэг багшиг ярьсны дараа. За. За тэгвэл нэгтэй багштай. Одоо тэгвэл Эрдэнэчмэг багш орсон юм байна те. Би энэ ширээ зогсооч. За. За сайн байцгаана уу? Яриа сонсогдож байна уу? Сонсогдож байна уу? Сонсогдож За. За сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу? За өнөөдөр би Сэдвэг шиг хөтөлбөрийн албанаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд өөрийнхөө цахим хичээл боловсруулсан жижигхэн туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. За энэ хичээлийг битгэхийн тулд одоо сургуулийн зүгээс бол маш олон цахим хичээлүүдийг багш нарт явуулсан. За үүний дагуу бол би хичээлүүдэд бэлдсэн. За хамгийн анхны одоо мөнхтгийн багшийн ажлын албанаас зохион байгуулсан Gmail гэдэг аппликейшнийг сургалтанд хэрхэн ашиглах вэ гэдэг талаар 2 удаагийн модуль сургалт болсон. За энэ модуль сургалтанд сууснараа би өөрийнхөө монгол хэл сэтгэлгээ гэдэг энэ хичээлийг харагдаж байна уу те? Шеэрлэгдсэн үү? Шеэрлэгдэг уншаалаа шиг байна. Цагаараа л байна. Оо ямар сони. Энэ надад болохоор шеэр харагдаад тах. За би дахиад шеэрлээ. За одоо ороод ирсэн. За тэгээ энэ Gmail гэдэг энэ аппликейшнийг ашиглах энэ сургалтанд 2 удаа би суусан. Тэгээ энэ суусныхаа дагуу энэ монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээлийг одоо бүтэн хөтөлбөрөөр нь интерактив хичээл болгож боловсруулсан. За энэ туршлагаа гэж ярих уу тэрийгэ сургалтанд суугаад юу хийсэн бэ гэдэг үр дүнгээ олохоор сэтгүүл зүйн тэнхимийн багш Чин Зориг за
уран зохиолын техникийн багш Надмад бид гурав хамтраад бас нэг илтгэл тавьсан байдаг. За тэгээд энэ илтгэл тавьснаас хойш би юу хийсэн бэ гэдэг талаараа ярих гэж байгаа. За яагаад Жинэл гэдэг энэ программыг сонгох болсон? Ер нь яагаад монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээлээ интерактив хичээл болгох болсон бэ гэдэг талаараа би товчхон дуртад хэлчихээ. За энд болохоор юу юм бэ гэхээр ерөөс нэг ийм л хоёр шаардлага байгаад байгаа. За сүүлийн үед бол хүүхдүүд дан уламжлалт танхимын сургалтаас илүү одоо цахим болон танхимын сургалтын хосолсон хэв шинжээр тийм ээ хэлбэрээр сургалт явуулахыг бол илүүтэй сонирхоод байгаа. За үүнээс гадна бол монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээл маань мэрэгжлийн одоо ерөнхий эрдмийн хичээл болж явдаг. Мэрэгжлийн суурь хичээл гэсэн үг. За ийм учраас энэ хичээлийг одоо хүүхдүүдэд сонирхолтой, сонирхлын татгууц зохион байгуулах юм бол цаашдаа мэрэгжилдээ одоо дуурлах, судалгаа хийх, хүсэл тэмүүлэлтэй болгоход нөлөөлөх юм болов уу гэдэг зорилгоор энэ хичээлээ сонгож авсан байгаа. За ер нь бол энэ монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээл маань бол нэг 2015 оноос хөтөлбөрөөр боловсруулаад 17 оноос болоод орж эхэлсэн. За үүний үр дүнд юу юм бэ гэхээр энэ хичээл хийснээр за одоо сүүлийн үед ингээд дипломын ажил сонгож байгаа оюутнуудын сэдвийн сонголтыг харахад ер нь 30% нь бол яг энэ монгол хэл сэтгэлгээний онцлог хилэнд хэрхэн туссан бэ гэдэг талаар судалгааны ажил хүүхдүүд маш их сонирхож хийгээд байгаа маань энэ хичээлийн маань үр дүн юм болов уу гэж багш нар бид нар одоо өөрсдөө хичээлэг болон үнэлж үздэг байгаа. За яагаад энэ Жинэлийг сонгох болсон бэ гэдэг талаараа аваад үзье. За Жинэл гэдэг маань юу юм бэ гэхээр бид нар одоо презентацийн бэлтгэхээс илүүтэй одоо интерактив хичээл бэлтгэхэд бол энэ Жинэл гэдэг програм аппликейшн бол маш чухал юм байна, боломж юм байна гэж үзсэн. Яагаад юм бэ гэхээр энэ чинь сургалтын материалуудыг олон их усүрээс татаж оруулах боломжтой байдаг. Одоо инфограф, одоо тоглоом, текст, одоо цахим хичээл зэргийг бол боловсруулах боломжийг бол энэ програм бодол өгöd байгаа. За тэгэд энд бол нэг 5 хүчин зүйлээс шалтгаалаад энэ аппликейшнийг ашиглаад би хичээлээ хийсэн гэж хэлэх гээд байна. За үүнд болохоор нэгдүгээрт бол интерактив байдал гэж байна. За энд бол оюутнуудын хичээлд оролцоо, сонирхол идэвхжүүлэхээс гадна одоо хичээлийг бие даан судлах боломж. За мөн хичээлийг сонирхолтой болгох зорилгоор видео, аудио оруулах. За нэмэлт хичээлийн материал оруулахаар буюу линк, хөтөлбөр, одоо холбоос асуулт, хилцүүлэг эднэрийг нэг дор оруулах боломжтой байдаг. Энэгээр бол их давуу чанартай. За хоёрдугаарт болохоор юу юм бэ гэхээр энэ Жинэлийг бол ашиглахад маш хялбархан олон элементийг ингээ ашиглаж бодог хялбар. За энд бол нэг хайхтар одоо юу гэдгийг IT-ийн мэдлэг шаардаад байдаг нь бол давуу тал байдаг. За тэгээд нэг одоо талбай дээр гэсэн үг те багш оюутан багийн гишүүний контент дээр ажиллах юм боломж өгдгөөр бол энэ Жинэл аппликейшн бол давуу тал байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор сургалтын дүн шинжилгээ хийх бас боломж олгоод байгаа. За миний энэ контент тийм ээ хичээлийн материалыг хэн үзсэн одоо материалтай маань хэрхэн танилцсан, эргээд хариу үйлдэл хэн үзүүлсэн бэ гэдэг юм хянах боломжийг олгож идэг. За мөн одоо энэ Жинэл аппликейшн дээр боловсруулсан хичээлээ бид нар одоо модуль Google Classroom ч гэдэм үү, Canvas гэд бусад сургалтын орчинд бол ашиглах боломжтой байдаг. Энэгээр бол энэ Жинэл гэдэг аппликейшны давуу тал оршиж байгаа. За энийг би одоо ингээ гаргаад ингээд юу яханд тулд яг нь хувь ингээл өөрөө жижигхэн ингээс худлаад ийм бичлэг үзэж байгаа юм да ямар давуу тал өгдгийг яаж боловсруулдгийг ингээд юм жижиг ийм хичээлүүдийг судалж үзсэн. За тэгээд энэ судалсныхаа үр дүнд бол яг хичээлээ бэлдсэн. За яаж бэлдсэн гэдгээ дараа ярих учраас орхичээ. За ингээд нөгөө интерактив хичээл ингээд өөрийнхөө хэмжээнд гэсэн үг шүү дээ. Тэ бид нар ингээд боловсруулж хаад би
үүнийг одоо оюутанд хэрхэн хүргэх вэ гэдэг бол бас чухал асуудал байдаг. За ингэхдээ бол эхний ээлжинд жишээ нь би нөгөө Canvas гэдгийг өнгөрсөн хичээлийн жилд сургалтанд суугаагүй байхдаа юу юм гэхээр ихэнхдээ сургуулийн веб дээр линкээр байршуулдаг байсан. Тэгэл оюутнууд тэнцэнээс хичээлээ судалж үзээд тэгээд хичээлдээ оролцдог байсан. За тэгээд мөн Teams дээр линкийг байршуулж болдог байгаа. За тэгээд өнгөрсөн хичээлийн жил энэ нөгөө хаврын улиралд ордог хичээл байгаа. Монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээл маань. За тийм учраас хавар 1-р курсийнхэнд болохоор энэ яг Canvas-аар би хичээлээ ороод туршаад үтсэн гэсэн үг байна. Туршаад энэгээр явсан. За тэгээд тэнцэнээсээ ямар үр дүн гарсан, юунд анхаарах байсан, ер нь хүүхдүүдэд урдчлаад ямар зөвлөмж өгвөл энэ Canvas-ыг бүрэн ашиглаж болох юм байна вэ гэдэг талаар ерөнхийдөө өөртөө дүгнэлт хийсэн хичээл дээрээ за тэгээд үүнийхээ дагуу бол одоо их хавар Монгол хэл сэтгэлгээгээд орохдоо бол энийг уламд сайн засаж сайжруулад хүүхдүүдтэй энэ Canvas дээр хичээлээ байршуулад хичээлээ орно гэж бодож байгаа. За мэдээж сая ингээд нөгөө багш нар ярьсан тийм ээ өмнөх багш нар ч гэсэн ярьсан энэ яагаад Canvas юм бэ гэдэг тэгэхээр нэгдүгээр яг манай сургууль бол энэ Canvas-ыг ашиглах боломж нөөц болцоог ашиглаж өгсөн. Тийм учраас би одоо үнгүй ашиглах боломжтой гэдэг нь өөр дээрээ л ингэж хэлж байгаа. За тэгээд хүүхэд бол хаанаас ч орж үзэх боломжтой байдаг. За тэгээд дэлхийн нийтэд бол маш олон оронд бол энэ Canvas-ыг ашигладаг юм байна. За тэгээд бүтцийн хувьд бол энгийн ойлгомжтой, олон хүнд хүртээмжтэй юм сургалтын орчин учраас энийг ингээд авч ашигласан юм аа. За одоо би нөгөө Gmail дээр яаж хичээлээ бэлдсэн бэ гэдэг талаар ярих гэж байна. За энэнд болохоор ер нь бид нар бол энэ цахим хичээлд боловсруулна гэдэг бол хамгийн ихэнд юунд анхаарах ёстой юм бэ гэхээр бэлтгэл ажил гэдэг юмд бол анхаарах хэрэгтэй байт юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Энийг хийж явах явцтай гэсэн үг байна. За эхлээд бол өөрийнхөө миний эн чинь болохоор 2 кредитийн семинарын хичээл байгаа. Нийтдээ 64 цаг орно гэж. За тэгэнгүүт одоо эхлээд презентацийнуудаа нэг бүрчлэн ингээд бэлтэж байгаа. Презентацийнаа ингээд бэлтэж байгаа. Өмнө нь бол би бол энэ Gmail-ийг ашигладаг байхдаа бол зүгээр л ингээд презентацийн бэлдээл үүнийхээ дагуу хичээлээ заадаг байсан. За тэгээд энэ презентацийнаа ингээд бэлдээд эхлэнгүүт нөгөө интерактив хичээл бэлтгэхийн тулд биднэрт өшөө дахиад шинэ одоо цахим орчныг ашиглах шаардлага гарч ирдэг юм байлаа л дээ. За тэгэхээр одоо энэ ч бид нар юу юм гэхээр одоо ингээд нөгөө хичээлээ ингээд Gmail руугаа ингээд презентацийнаа одоо шууд хөрвүүлж ашиглахаас гадна нэг бүрчлэн миний хувьд бол нөгөө хийсэн байгаа юм. Ингээд оруулахдаа бол яг нөгөө текстэн файлуудаа бол зөөж оруулаад тэрүүн дээр нөгөө зарим том текстэн мэдээлүүд юм уу одоо линк эднэрээ хэрхэн холбох вэ гэдэг эднэрийг бол нэг бүрчлэн ингээд холбоод хийсэн. За ингээд холбоод ингээд хийх явцад бол жишээ нь одоо юу гэдгийг би хичээлдээ одоо видео ашиглая гэд тэгэхээр жишээ нь бол би ингээд YouTube дээр эхлээд цахим видеонуудаа бэлтэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд видеогоо бэлтгэхээр бол зарим нь бол яг ингээд YouTube дээр байгаа ийм ихийг ашиглаад миний дуу сонсогдож байна уу? За. Сонсогдож. Байна уу? Байна. За. 12 цагаас те. За тэгээ би одч. За уучлаарай би бас магаш нөгөө Солонгос хэдний магадланд багш нарын төлөөлөл болж орж байгаа цаг туулж байна. За тэгэхээр нөгөө YouTube дээр байгаа ингээд ихээс материалаас видеоноос тийм ээ ингээд тасалж аваад бэлдэх гэдэг ийм ажлуудыг одоо хийх эсвэл одоо өөрөө бүр ингээд жишээ нь ингээд бүтэн хичээлээ ингээд боловсруулад ингээд бичиж оруулах зэрэг ийм ажлуудыг ингээд хийсэн
ингээд хичээлүүдээ ингээд боловсруулж бичээд ингээд оруулж байгаа. За ингээд видеого бэлэн болгочхонгуудаа юу руугаа орох юм бэ гэд тэгэхээр энэ миний YouTube харагдаж байна. Харагдаж байна уу? Ааха. За тэгээд ингээд бэлдээд энийг ингээд Gmail руугаа ингээд нэг бүрчлээ ингээд оруулсан. За ингээд оруулах явцдаа бид нар одоо ингээд товчлуур дээр яаж хийх юм, юуг яаж байрлуулсан бэ гэдгээ ингээд нэг бүрчлэн өөрөө аминдаа хийгээл туршаад ингээд үзсэн л дээ. За эхний миний хийжсэн хичээл гэхээр за одоо жишээ нь энэ дээрээс хаваадах. За жишээ нь энэ хичээл нь хэл хэрхэн бий болсон бэ гэдэг ийм хичээл ингээд бэлтэж байгаа. За тэнгуүтээ одоо хэл гэж юу юм гээл одоо жишээ нь хүүхдүүдээс ингээд ярилцаад хэлцүүлэг хийгээл яваад одоо түүнтэй холбоотой ийм нэмэлт материалуудыг болохоор ингээд товчлуур хийгээд ингээд нэг бүрчлээ ингэж оруулаад ингэж хийж явсан. За одоо жишээ нь за хэл хизээ үүссэн ингээл тэнгууд одоо энэ дээр дарахаар ингээл нөгөө нэмэлт мэдээллүүд ингээд жижигчгээр ингээд оруулаад за хэлний дэлхий дээр хичнээн хэл байдгийн одоо энэ дэлхийн хэлнүүд дотроос нүүбийн хэл гэж ямар хэлнүүд орж ирдгийг яагаад нүүбийн хэл гэдгийг ингээл одоо ингээд нөгөө нэмэлт материалуудаа ингээд оруулж ирээд ихэнхдээ бол ийм товчлуур дээр анхаарсан ийм хичээлүүдийг би өөрөө боловсруулж ирсэн. За одоо жишээ нь бол хамгийн сүүлийн одоо байдлаар бол дэлхий дээр хичнээн хэл байна гэсэн юм шинэ мэдээллүүдийг ингээ оруулаад ингээд явт. За тэгтэл одоо нөгөө хийх явцтай бол арай нөгөө туршлагачаад эхэлж байгаа байхгүй. Тэгээд туршлагачаад эхлэхээр юу хийсэн бэ гэхээр зөвхөн одоо текст мэдээлэл оруулахаасаа гадна одоо энэ хичээл дотроо хүүхэд болов зүгээр л тэр товчлуур дээр дараал заавал нэг линк рүү ордог ч байд юм уу те нэмэлт холбоос руу ингээ орохгүйгээр шууд одоо ингээд хичээл дотроосоо товчлуур дээр дараад дараагийн линк рүүгээ ингээ ордог ч юм уу ийм холбоосуудыг хийгээд хичээлүүдээ видео хичээл хийж ингээ холбож суурсан. За одоо жишээ нь ингээл дөрвөлжин бичих гээл тэгэхэд одоо энэ дээр ингээл дарангууд YouTube дээр байгаа дөрвөлжин бичгтэй холбоотой. За гэх мэтчлээ ингээд видео оруулаад одоо жишээ нэмэлт ингээд холбоосон дотор бол жишээ нь бол дөрвөлжин бичиг бол босоо хэвтэй дөрвөлжин ингээ хоёр янз байхад ялгаж өгч байд юм уу тийм ээ. За гэх мэтчлэн ийм юмнуудыг хийсэн. За одоо жишээ нь энэ хаанаас авсан ямар тайзын бичгийг хийд юм уу тийм ээ. За ийм бичээсүүд ингээ шинэ мэдээллүүдийг оруулах ч үгүй юм уу. За энэ тод бичгийн жишээ нь видео бичлэг байх жишээтэй. За тэгэл гэрийн даалгавартай бол ингээ тод бичгээр унших даалгавар гэдэг өгөөд тэнгүүтээ Canvas дээр болохоор тод бичгийн нөгөө цагаан толгой оруулаад өчтдөг. Тэнгүүт одоо хүүхэд нөгөө өөрөөсөө бэлэн ингээд нөгөө материал оруулаад өгчхөөр болол юу гэх тэгэхээр одоо энийг жишээ нь ингээ унших хүсэл төрсөн уншаад дараагийн хичээл дээр бид нэр ингээ нэг шин бичиг үсэг ингээ сурцсан. Одоо бид нар Монгол бичиг, кирилл бичиг гэсэн хос бичигтэн байсан болоо одоо тод бичигтэн болсон гэ. Тэгээ ингээ цаашаа өөрсдөө эмчнээсээ үүдээд тод бичгийг сонирхох, тод бичгийн судалгаа хийх ч гэдэг юм уу. Ингээд нөгөө хүүхдүүдийн судалгааны юм хүсэл тэмүүлэл ирмэлцлийг л одоо бий болгох чиглэлээр ингээ сургалтаа явуулсан. За энэ мэтэрчлээ одоо ингээд нөгөө цахим хичээлүүдээ ингээд нэг бүрчлэн бэлтжиж байгаа. Одоо ингээд миний энэ ингээд нийтдээ яг ингээд 64 цагийнхаа бүх хичээлийг ингээд интерактив хичээл болгоод энэ чинь ингээд байрлуулсан гэсэн үг байна. Ингээд байрлуулад оруулсан. За ингээд би хичээлээ оруулчихж байгаа. Ингээд оруулчихгонгуудаа энийг одоо би нөгөө Canvas дээр яаж байршуулах вэ гэж яаж байршуулах юм. За тэнгууд бол бид нар өмнө нь би одоо сургуулийн веб дээр байрлуулахдаа бол шууд л одоо
линкийг хуулж тавиад линк ингээд тавьчихдаг байсан. За ингээд линкийг ингээд шууд тавьчихангууд юу болдог вэ гэдэг. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь нөгөө линк руугаа дарж орон тэгээд дахиад цонх үүсгэн ч гэдэг юм уу те. Ийм давхар ажил үүсдэг болвол Canvas дээр ингэхгүйгээр шууд л одоо ингээд ороод харахад хичээл нь яаж харагдах вэ гэдгийг болоод ингээд нөгөө шууд харах боломжтойгоор бол ингээд нөгөө ил тавьсан гэсэн үг байна. За ингийн тулд одоо жишээ нь ямар тохиргоо хийгээд тавих вэ гэдгээ ингээд би өөртөө жижиг юм бичлэг хийж байгаа байхгүй. За одоо жишээ нь би өмнө нь бол зүгээр сургуулийн веб дээр тавихаараа энэ линкийг линк дээр дараад копидо тавьдаг бол би энэ чинь нөгөө insert гэдгээ нь ороод копидод за тэгээд Canvas руугаа орлоо. За шинэ хичээлийнхаа пэйж хуудсыг үүсгэж байгаа юм. За тэгээд нөгөө хичээлийнхаа нэрийг бичлээ. За одоо жишээ нь ингээд танилцуулга гэдэг ингээд оруулчихж байгаа юм. За тэгэнгүүтээ модгингээ очоод энэ дотлт очоод дараад за ингээд оруулчихж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хүүхэд одоо шууд үзэх боломжтой болж байгаа гэсэн үг. За одоо энийг би Canvas дээр өөрийнхөө хийсэн Монгол хэл сэтгэлгээ гэдэг хичээлийнхаа Canvas-ыг харуулахаар за миний энэ хичээл болохоор Canvas-аар нэг ингэж харагддаг. Монгол хэлний тэнхэм тэгээ Монгол хэл сэтгэлгээ гэдэг ингээд кодыг тавьчихсан. За тэгээд дээрээ болохоор би юу хийсэн баг. Хүүхэд одоо нөгөө хайх ямар шаардлага байхгүй гэсэн үг. Хажуу тийшээ орж мороод ч үгүй юм уу. Зүгээр ингээд задгаа харагдахаас илүүтэй жоохон цэгцтэй байлгах үүднээс ингээд товчлууртцсан. За тэнгуут одоо жишээ нь энэ хөтөлбөр гэдэг рүү орвол ингээд хөтөлбөр байж байна. За зөвлөмж гэдэг рүү ингээд орох юм бол за жишээ нь одоо ингээд нөгөө Canvas-т хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг нөгөө хичээл дээрээ би хүүхдүүдэд харуулад ингэж бүртгүүлээ шүү гэж хэлхээсээ гадна энийг бас ингээд давхар байршуулад за тэгээд энэ нөгөө интерактив хичээл боловсруулсан байгаа шүү дээ тийм. Тэгээд интерактив хичээл боловсруулсан юм дээрээ ийм товчлуур байвал энэ дээр ямар мэдээллүүд байгаа вэ гэдгийг ингээ хүүхдүүдтэй ерөнхийдөө чиглүүлсэн ийм зөвлөмж өчөж байгаа. За одоо жишээ нь ийшээ орох юм бол интернетийн нэмэлт файлаас холбоос байна гэсэн үг юм тийм. За одоо ийм төрс байх юм бол энэ ч бол бичлэг байх юм байна. За ийм төрс байх юм бол энд аудио бичлэг байна гэдгийг ингээ хэлчихэж байгаа. За тэгээд хичээл тус бүр бол семинарын даалгавар болго 1 оноо байна шүү гэдгээ ч гэдэм ингээ зөвлөмжлөд ингээ өгчөж байгаа. За тэгэнгүүтээ ингээ семинар руугаа орж байгаа. Семинар руу орохоор бол ингээд хичээл маань 1 дахь 7 хоног, 2 дахь 7 хоног, 3 дахь 7 хоног гэдэг ингээд 7 хоногудаараа ингээд авцсан. За тэгэл одоо хүүхэд энэ жил өнөөдөр хэддэх 7 хоног вэ гэж за жишээ нь одоо 10 дахь 7 хоног гэх юм бол 10 дахь 7 хоногийнхаа хичээл рүү ингээд орлоо. Хилзүүн байгуулалт туссан Монгол сэтгэлгээ гэдэг хичээл маань ингээд ороод ирсэн байна. За тэнгууд одоо энэ хичээлээ одоо хүүхэд зүгээр ингээд шууд автоматтай гүйлгээд одоо энэ жишээ нь энэ дээр бол холбоос байгаа юм байна. Тэгээд одоо ингээд ороод үзэхээр за ингээд хийсэн байгаа. Одоо хэлний үнэлэмжийн тухай саяхан одоо болор гэдэг хүний яриаг бол энэ ч богинохон таслаад оруулсан байх жишээтэй тийм. За тэгэл одоо энэ ч ингээд нэмэлт материалуудаа ингээд дараад орохоор уншихаар ингэж хийсэн гэсэн. Ингээд хийсэн. За тэнгууд одоо би энэ юг 10 дахь 7 хоногийнхоо хичээлийг судалчлаа. Судалчгангууд одоо даалгавраа эндээс авч үзнэ үү гэдэг ингээд шууд даалгаврыг ингээд кодлцсон. За тэнгууд энэ номны тэдэс сэдвэр хуудасны тийм даалгаврыг ингээд хийнэ үгээд тэгээд ингээд оруулсан. Тэгээ нөгөө салангат биш ингээд нэгдсэн нэг байдлаар үзүүлэхийг бол зорьсон гэсэн үг байна. За за тэгэл одоо энэ ч видео хичээл гэх нь яг бүтэн видеонд бичсэн хичээлүүдээ бол жишээ нь энд ингээд оруулсан байж байгаа. Ингээд оруулчихсан байна. За хилцүүлэг гэд энэ ч оруулсан. За хилцүүлгэндээ бид нэр хэрхэн оролцох юм бэ гэсэн ингээд өдөртөмж нараа өгөөд за тэгээд модуль 1-ийн хилцүүлэг, модуль 2-ийн хилцүүлэг гэдэг ингээд энэ луга дараад орохоор нөгөө юу өдөртөмжүүд нь байж байгаа гэсэн үг байна.
За тэгээ би даалт гэдэг чинь. Би даалтаа бас ингээ оруулсан. Дандаа ингээд нөгөө хийх үйл ажиллагаа болгоныхоо өмнө бол ингээ зөвлөмжүүдийг ингэж оруулсан байгаа. За ингээ зөвлөмжүүдийг оруулаад нэгдүгээр бие даалтын өдөртөмж гэдэг ингээд бие даалтуудаа жижигсэн юм бие даалтууд өгсөн байна. Хоёрдугаар бие даалтын өдөртөмжөө өгөөд энд ашиглах материал оруулсан энд. За тийм мөн байна уу би бодлоолчих байдаг ш. Энэ бие даалтынхаа өдөртөмжийг PPT маягаар орсон юм байна. За ийм юм хийжээ. За тэгээд шалгалт гэдэг тэгэхээр ингээд шалгалтын маань цонх байна. За тэгээд шалгалтаа ирэх өгөх вэ гэдгээ зөвлөмжлөөд тэгээд нэгдүгээр шалгалт, хоёрдугаар шалгалт гэдэг ингээд орохоор хугацааг ингээд тохируулаад ингэж орсон. За тэгэл одоо миний энэ канвас руу хүүхэд ингээд нэвтрээд ороход одоо бүх мэдээлэл ингээд тодорхой байна гэсэн үг байна. За одоо жишээ энэ хичээлийн ингээ хөтөлбөрнүүд нь байна. За тэнгуут одоо хамгийн ихний танилцуулах удирдгал хичээл. За тэгэл одоо энэ дээр ингээд хичээлүүд ингээд одоо жишээ нь энэ хичээлийг хин гэдэг багш заадгийг гэхээр одоо өнөр баян багш цогцрогш Эрдэнэчимэг Бямцар ингээд за тэгэл ингээд доошоо ингээд яхаа нэг танилцуулгуудаа товчхон ингээд оруулсан. За тэгэл энэ хичээлийн зорилго нь юу юм одоо цаг гэл одоо энэ болгонд ингээд жижиг бас мэдээллүүд оруулсан. Жишээ нь одоо шалгалтыг яг хизээ авах вэ гэдэг ингээд хүүхэд бол энэчнээс ингээд харж болно гэсэн үг байна. За тэгээд өнгөрсөн хичээлийн жилд энхуусын нөгөө дотоодын санхүүжилтөд жижиг төсөл гэдгээр өнөр баян багш Бямццэг багш бид гурав нийлээд энэ хичээлийнхаа юм сурах хүчийг хийсэн байдгийн Монгол хэл сэтгэлгээ гэсэн сурах хүчийг хийсэн. За тэгээ энэ сурах хүчийнхаа одоо ингээ өнөр багшийнхаа сурах хүчгийн өмнөх үгийг ингээ тавиад за тэгээд хичээлийнхаа энэ нөгөө гэрийн даалгавар эднэртэй дандаа энэ сурах хүчийг бол ашиглаад явсан гэсэн байна. За тэгээд ингээ доон оюутнуудтай чиглэсэн юм жижигэн юм зөвлөмж маягийн зүйлүүдийг ингээ оруулаад ингээл явсан да. За ингээд хийхийгээ байршуулсан гэсэн байна. За тэгээд миний хувьд болохоор энэ хичээлээ бол ингээд ямар ч үсэн нэг үлрэл тушаад үтцсэн юун дээрээ болохгүй байсан юу нь болж исэн бэ гэдгээ болоод би үнэлсэн. За ингээд үнэлээд үзэхэд бол яг давуу талууд бол мэдээж байна. За энд юу юм бэ гэхээр хүүхэд бол хаанаас ч орох боломжтой. Хичээлээ бол нэмэлтээр үзэх, гэрийн даалгавраа үзэх. За энэ чи бол мөн хин тэр өнөр баян багш Бямццэг багш бид гурийн бас гаргасан энэ хичээлийн гарын авлага одоо материал болгож бэлдсэн чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл гэсэн бас нэг тийм гарын авлага үйдгийг эмхтгэл. Тэгээд тэрийг болохоор нөгөө цахим номын хэлбэрт оруулаад мөн энд оруулж ашигласан. За тэгэхээр энэ хүүхэд бол тэнцэнээс давхар ингээ хоёр номноос бол ашиглах боломж гарчиж байгаа. За тэгээд нөгөө бүх зүйл ингээ нөгөө цахим дээр бэлэн ингээ байж байгаа хүүхэд бол өөрөө ороо судлах боломж олгож байгаагаар ерөнхийдөө хүүхдүүдийн бие даах чадвар яагаад ингэх нь нэгдүгээр курс ч юм бол дараагийн курсынхаа одоо оюутан болж төлөвшөлт нь бол тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан байх гэж би бодож байна. За тэгээ мэдээж онлайн ашиглах материалуудыг ингээд нэг дор оруулж байгаа хүүхдүүдийн цагийг хэмнэж байгаа юм. За тэгээд мэдээж л одоо илүү дутуу явдал чирэгдэл болохгүй байгаа нь бол мэдээж энэ давуу тал өгж байгаа хаа гэж ингэж бодож. За ингээд хичээлээ бэлдээд заагаад ингээд гарсны дараа одоо өөрөөр хэлбэл 5 сард ингээд гараад эргээд хичээлээ дүгнэхэд нэг багшийн хувьд миний хувьд бол нэг ийм л юмнууд анзаарчихсан. Цахим хичээл боловсруулахад бид нэр одоо юу одоо бид нар сайнаар муугаар нөлөөлөд байна вэ гэлтэж. За жишээ нь бол техник тоног төхөөрөмжийн хүчин чадал гэдэг юм бид нар жоохон дутмагт юм шиг байгаа. Яагаад ингэж тэгэхээр би энэ улиралд Монгол бичгийн захин бичвэр гэдэг хичээлийг
канвастай байршуулах гад тэгэхээр нөгөө хичээлийн юм цахим хэрэглэгдэхүүнээ бэлдэх шаардлага байна л та. Тэгээд тэрнийхээ дагуу InDesign ч гэдэм үү Photoshop гэдэг ийм програмуудыг аваад өөрийнхөө ингээ компьютер дээр суулгах гад тэгэхээр миний компьютер юм сургуулиас өгсөн компьютер маань багтаамж хүрэхгүй байна гэт ингээд болохгүй байх жишээтэй тий. Тэгэхээр энүүнд болоод бид нар бас анхаарах хэрэгтэй юм шиг байгаа юм. За тэгээд бас бид нарын бас эвлүүлэг хийж барих бас тийм жоохон IT-ийн мэдлэг ур чадвар бас жоохон дутмагтсан байна. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо InDesign Photoshop-ыг ашиглах ч байд юм уу эсвэл одоо Camtasia-аар одоо эвлүүлэг хийх эдгээр талаар бол дахиж нэг удаа нэмэлт сургалт их зохион байгуулвал багш нарт бас үр дүнтэй болов гэж би бодсон. За тэгээд бид нар ч нөгөө хичээлээ заана эрдэм шинжилгээний цаг 100 цаг гэл ингээд юуны хажуугаар яг цахим хичээлийг ингээд боловсруулахад бол багш нараас бол маш их цаг бас их шаарддаг юм байлаа. Тэгэл өөрөө нөгөө сонирхож байгаа тултаа энийг нэмэлтээр л хийгээд байгаа мó да гэж надад бодогдсон. Тийм учраас нөгөө цаг хугацаа маш их шаарддаг. Үнэлэмжийн хувьд бол яг энэ цахим хичээл хийсэн гэдгээр бол сая би нэг уралдаанд л орсноор бол үнэлүүлж байгаа байхгүй. Тэрнээс өөрөөр бол нөгөө үнэлэмж гэдэг юм бол байхгүй байна. Энүүн дээр бол бас сургуулийн зүгээс анхаарат явах юм бол бас хэрэгтэй болов гэж бодсон. За мөн онлайн дээр одоо ингээ нөгөө линк оруулах ч байд юм уу эсвэл номны одоо копи тэ оруулахад бол нөгөө оюуны өмчийн асуудлууд бас их гарч ирдэг юм билээ. Жишээ нь бол би Монгол хэл сэтгэлгээгээд номны зохиогчоор оролцсон боловч одоо жишээ нь Өнөр Баян багш, Бямццэг багш хоёроос бол зөвшөөрөл авчиж одоо нөгөө номныхоо хэсэгчлэн оруулах юм эрхийг авч байгаа байхгүй зөвшөөрлийг авч байгаа эрхч байх тий зөвшөөрлийг ингээ авч байгаа. Тэгэхээр бас нэг онлайн материал бэлтгэхэд бас оюуны өмчийн асуудлууд гарч ирж магадгүй юм шиг надад санагдсан. За тэгээд зарим програмууд бол нөгөө лицензтэй учраас одоо бас ашиглахад асуудал гараад байна л та. Одоо жишээ нь бол нөгөө цахим ном боловсруулах гэд тэгэхээр одоо тэрийг чинь заавал лиценз авах ч байдаг юм уу те. Ийм. За тэгээд нөгөө одоо би нөгөө цахим Монгол бичгийн цахим бичвэр гэдэг хичээл орж байгаа гэд тэгсэн те. Тэгэхээр энэ дээр одоо жишээ нь одоо би ингээ боловсруулъя гэхээр үнэлгээний одоо чадвар хандлагыг үнэлэхэд бас жоохон асуудалтай. Нөгөө Монгол бичгийг бол тэр жигээр нь одоо мэдлэг энэ бол үнэлчиж болж байна. Одоо чадвар хандлагыг бол үнэлэхэд бас жоохон асуудал байна. За тэгээд хамгийн сүүлд бол нөгөө интернетийн хурд сүлжээ гэдэг асуудал бас байна л та. Жишээ нь бол би сая одоо энэ уулзалтанд оролцохын тулд уулын 4 парын хичээлийн дараа сургууль дээр сууж байгаад ингээ орё гэдгсэн миний ордог лабораторид 1-р харны 221-т жишээ сүлжээ унцдаг байхгүй. Тэгээ нөгөө орж чадахгүй болохоор санд мэндэл гэртээ орж ирээл сая энэ ч яг л амжаал орж ирээд энэ хичээлийг за одоо энэ уулзалтанд ингээд оролцож амжлаа. За тэгээд эцэст нь ингээд хэлэхэд гэхэд тэгэхээр за ямар ч байсан өөрийн миний хувьдаа ингээд хийсэн ажлын маань те бусад хүмүүст сургуулийн хамт олон танилцуулах боломж өгсөн. Сэдвээ өгшийн ажлын албаныханд за мэргэжилтэн пүрэв сүрэнд пүүжэдэ баярлалаа. За тэгээд энэ хичээлийг бэлтгэх бол маш олон хүний оролцоо байсан гэж хэлнэ. За яагаад ингэж тэгэхээр жишээ нь тэр Gmail гэдэг энэ аппликейшнийг хэрхэн ашиглаж сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтэх вэ гэдгийг тухайн үедээ бол нөгөө мөнхчөө өгшийн ажлын албанаас гээд жишээ нь Нямсуран багш Бадамсүрэн багш хоёр бол энэ хичээлийг орсон байх жишээтэй. За захим сургалтын захин ном хэрхэн бэлтэх вэ гэх тэгэхээр одоо боловсрол судлалын сургуулийн мөнх Эрдэнэ багш биднэрт зааж өгсөн. За түүний дагуу би ямар ч гэсэн нэг 2 номыг захин болгосон байгаа. За тэгээд Canvas-ыг хэрхэн ашиглах вэ? Canvas дээр яаж хичээлээ боловсруулах вэ гэдэг талаар математик байгалийн ухааны сургуулийн багш Мягмар Гармаа багш зааж өгсөн. Мөн Шиноёр багш бол зааж өгсөн. Тэгээд яг нөгөө болохгүй юм уу зарим юмаа би нөгөө дутуу ойлгосон сураагүй ийм юмнууд байхаараа яг Нямсуран багш Мягмар Гармаа одоо Шиноёр багш эднэртэй холбогдоод
энэ дээр яг инкүү гэдэг нөгөө зөвлөгөөг бол авахд бол харамгүй ингээд зөвлөн тусалж байсан. Энэ багш нартаа бас баярлалаа. За өнгөрсөн хавар бас энэ нөгөө захим хичээл ингээ боловсруулж авах явцтай болохоор би нөгөө Цэдэв Сүрэн багшийн ажлын албанаас зохион байгуулсан нөгөө AI-г сургалтанд хэрхэн ашиглах вэ гэдэг сургалтанд суусан. Энэний юунд бол бас нөгөө тестийг яаж боловсруулах вэ гэдгийг бас сураад авсан. Гэх мэтчлэн нөгөө олон хүний зааж сургасан мэдлэгийн үр дүнд миний энэ хичээл ингээ боссон. Тийм учраас сая нэр дурдсан багш нартаа баярлалаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийн миний танилцуулга ингээ дууслаа. Бүжэ босно. За баярлалаа. За өнөөдрийн сурал онлайн сургалтын туршлага авсан. Мат баадлын ухааны сургуулийн химийн төвийн баг болон мөнгөтэй огш нийгмийн хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэлний хэмжигч Эрдэнэ багш нартай маш баярлалаа. Одоо орчсон багш нараас асуух юм байвал асуулт байвал асуугаарай. Асуулт байгаа юу багш нараа? Хоёр багшаас. За байхгүй нэ. Яа бас юм шүү нэ. За тэгвэл хоёр багштай. Миний миг нэг асуулт байна. За Миг нэгдэхгүй байсаар байгаа тийм. Эрдэнэ төв багшаас сонирхоод тэр нэг юун дээр канвас дээр оруулахдаа нэг юм веб шиг оруулсан байна шүү дээ. Семинар руугаа дараад орохоор семинар юунд гарч ирээд байна. Тэрийг яаж оруулсан бэ? Би тэрийг энэ саяын танилцуулга дээр нэг жижигхэн тийм бичлэг хийсэн байгаа шүү дээ. За дахиад би юугаар шеэрлэтгэе. Одоо өгшөө энэ бичлэгийг бүзэх юм бол энэ дээр ингээ гараад ирнэ. За одоо ингэчихэж байгаа байхгүй. Та ингээ хичээлээ бэлтчихэж байгаа шүү дээ. Тэгээд хичээлээ бэлдэнгүүтээ тэр дээр share гэд байж байгаа. Энэ дээр. Энэ share руугаа орохоор бид нар ихэнхдээ алийг нь ингээ копидж аваад идэггүй гэхээр энэ линкээ копидчдаг байхгүй. Линк гэдэг рүү ороод тэгээ копи гэд орж ирээд тэрийг авчдаг байхгүй. Тэгэхгүйгээр энэ хоёр тийшээ харсан их багын тэмдэгтэй юм шиг энэ тэмдэгт байгаа ч тэ. Энэ хамгийн зах insert гэж байна. За энийг дараа орчдөг. Тэгээ энийг дарж ороод энэ доотлыг копи хийнэ гэсэн үг байна. За одоо ингээ копидад авчихна. За тэгээд ингээ копидад авчлаа. Нэрээ бичээд ингээ копидчихлаа. Одоо нөгөө бүр ингээ канвас дээр орохоор ингээ нэг веби юу шиг нүүр шиг харагдаад байна шүү дээ. Энэ болохоор юу шүү? Одоо та энийг хэлж гэнэ үү те? Энэ яг. За энэ ч л одоо жинхэнэ нөгөө IT мэдлэг хэрэгтэй байна гэдэг маань энэ ахгүй юу багшаа? Харин тийм юм шиг байна. Одоо энэ одоо манай одоо мэдээлцэн багш нар бол энийг хараад энийг бол Эрдэнэ чимэг хийж чадахгүй гэдгийг мэдж байгаа хөө гэж хэлж байгаа. Яагаад ингэж тэгэхээр юу ахгүй багшаа? Энийг хийхин тулд болохоор код бичтэй. Зөв. Тийм тэгэхээр би одоо эхний ингээд товчлуур оруулах гэл ингээд нөгөө охиноосоо тусламж авсан л да. Манай охин оюутан байхгүй юу? Тэрнээс би зүгээр нөгөө ингээд одоо за байж байгаараа одоо ингээд энэ үуч за одоо зүгээр одоо ингээд нөгөө задгаа энийг би бас тийм болгочихсон. Тэг ингээд товчлуурдад ингээд оруулчихсан байгаа. Энэ одоо миний энэ жилийн одоо хийж байгаа ажил маань энэ ахгүй юу? Ингээд одоо хичээлийнхаа танилцуулга эднэрийг оруулаад ингээд явж байгаа. За одоо энд би хөтөлбөрөөр оруулсан байгаа байна. За ингэнгүүтээ за одоо энэ нөгөө семинарууд
Ингээд тэгэхээр бас яг нөгөө ажил чижид ингэж авах юм байна. тийм. Код бичиж олдсон шүү гшаа. За. Энэ харин хэлбэр нэг гоё юм тий. Яг веб руу орж байгаа юм шиг. Тийм тэгэхээр нөгөө хүүхдүүд ингэчээр энэ ч айгүй гоё зэгцтэй юм байна багшаа гэд. Эхлээд би нөгөө яг ийм болгоогүй байхдаа нөгөө одоо нөгөө багш нарын зааж өгснөөрөө ингээд нөгөө орсон байхгүй юу. Тэгээ орсон байж байгаа л тэгээ нөгөө явцынхаа дунд энийг ингээд заагаад янзлаад нөгөө охиноороо энийг заалгаад ингээд засаж байгаа. Ингээд засаад бараг эн чинь 10 дахь 7 хоног болж байгаа нэг ийм хэлбэртэй орсон. Тэгээд ингээ хэлбэртээ орчихсон чинь манай нөгөө оюутнууд чинь 1-р курсын хүүхдүүд чи багшаа одоо өстө будалж өрөөд ах юм байхгүй чи айгу гоё зэгцтэй гоё болсон байж штэ гэл тэгж л урам хайрлсан штэ. Тийм байна. Чи зүгээр юм байна. Өстө гоё юм. Баярлалаа. Тийм тэгээд нөгөө хүүхдүүд чөлөө мөлөө авъя гэл тэгэхээр багшийн нөгөө мэйл хаяг утас мутас гэдэг нөгөө асуугаад авах юу аахгүй би нөгөө энийг ингээд тавиад мэдээлэл оруулчихад бас хүүхдүүдэд ч гэсэн хялбарл байдаг юм билээ. Заавал нөгөө канвас руугаа ороод авахгүйгээр юу агаад. Баярлалаа. Тийм. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа харал тавьсанд. За бичлэг ингээд ерөнхийдөө хадгалагдаад үлдчихэж байгаа. Багшлал өгөөд үзэх боломжтой байгаа. Ой, мужлаачин. Үнийн дүгээр бичээд Энэ хүмүүс гарахаас өмнө би бас нэг зураг авчия. Тиймэрхүү юм дээр тавиад. хинчгүй зураг авъя. Гарахгүй байж байгаарэ манайхаа гэт. За би ямар ч гэсэн нэг канвас руу гарч. Ингэж жаад нэг юм хичээлээ танилцуулж байгаа. Зураг тавьчихгүй боллоо. Мөнхтөө сайн сайхан юу вэ? Тавхаг сайхан. Зөндөө их юм сурлаа, баярлалаа. За байж байгаарэ. Биднэрт бас суралцах боломж олгосон одоо яг харин тий. багш хөгжлийнхөө Би энэсээ сурах юм зөндөө байна. Би энэс тий хүн хүний онцлог хичээлийн юг харахаар их гоё санаа төрж байна. юм байна. За баярлалаа. Зураг аваад амжичлаа. За баярлалаа. За баярлалаа, баяртай. За баяртай сайхан өнгөрөөрэй. Ингээд апа миний нэг рекорд чаана. Миний рекорд ингээд хийгдсэн үү? Илээвгээ гарсан муруудсан уу? Автоматар яадаг гэдэг оюусан тэгсэн мэт тий. За. Энэ 1 минут 17 секунд гэдэг энэ явж байгаа гэсэн үг үү? Та хүрээтертэй. Жоо ингээд энэ хүмүүс та гарсан ч гэсэн энэ хүмүүс гараагүй шүү дээ тий. Зүг. Тэгвэл гэх юм яах вэ? Хэрэггүй байж. За яах вэ? Та нас наанасаа байж шүү дээ. Цэн дээрээ бол байгаа. Окей. Энэ дотор орно. За. Бас багшаа. Тамбан огшоо. Таг. Бэшинг ороод тий. Ороод ирж байгаа юу? Биш энэ чи өмнөх нь.
За одоо нэг энэ дотор явж гисэн. Тэр нэг ичдэгч нь хаана явж байгаа. энэ юм уу? Энэ юм шүү. Үнэтлээ тийм байна. Наадах чинь. Рекорд явж л шүү. Тийм. Аха. Стоп рекорд хийсэн. Энэ 1 минут 18 секунд дээр явж байна тийм. Ингээд Энэ зүү орох юм байна. энэ тий. Энэ дээдлэх нь стоп. За. Стоп рекорд тий. Зэрэг нэг. Тэг зүг.